айлтгая. За өнөөдөр төгсгөлийн хичээл буюу 30 дахь хичээлийг хийх гэж байна. Өмнөх 29 хичээлд бие даан сурч байгаа та бүхэнд мэдүүл зохих зүйлийг багтаан заасан. Тэгэхээр өнөөдрийнхөө хичээлийг эхлэхийн өмнө их зохиолч Насаг Доржийн бичсэн шүлгийн нэгэн хэсгээс хамтдаа уншъя. Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай Монголын тул хэмээх сэтгэл мануу зүрхнээ холбоотой өсгөөс сурсан үндсэн кил орхиж болшгүй соёл мөн үхтэл орших төрлөх нутаг салж болшгүй үгүй орон мөнөө хангай дэлхийн кэвэр атал хүмний явдал ихэл ховрогсон хойших мөрийг харж урагших замыг давшилтай. За тэгэхээр энийг яагаад авсан бэ гэвэл 1936 онд шин тоол гэдэг сэтгүүлд их зохиолч Насаг Дорж маань Монголын түүхийн товч гэдэг түүхийн өгүүлэл нийтлүүлсэн юм. Тэгээд энд үүнийхээ төгсгөлд энэ шүлгийг бичсэн юм аа. Тэгээд энэ шүлэг маань түүнээс хойш олон янзын сургуулийн танхим энэ тэнд бичээтэй байдаг л дээ. Тэгэхдээ зарим өгнүүд нь бол одоо солигдсон хүмүүс дураараа сольсон ийм явдал байдаг. Энэ жинхэнэ ихээрээ байгаа их учраас бид хамтдаа уншсан юм. За анх 1989-90 онд нийт ард түмний үндэсний ухамсар сэргэж үндэсний соёлоо гэх энэ үест одоо энд сууж байгаа профессор Дэситэн багш, Нямбуу багш бид нар Монгол үчгийн ардын хүрээлэн гэдгийг байгуулж бүх нийтэд Монгол үчиг сурахын төлөө хамтран зүтгэж байсан бэлээ. Тэрнээс хойш одоо цаг хугацаа бас нэлээд хэдэн жилийг ардаа орхиж бас ч манай нийт хөдөлмөрчид маань ямар нэг хэмжээгээр Монгол үчгийн сурч судалж байна. За өнөөгийн бид өөрийнхөө соёлын өвийг бол монгол бичгээр л дамжуулж бүрэн дүүрэн эзэмшиж чадах юм гэж би хувьдаа боддог. Монгол бичиг зүгээр нэг авианы бичиг биш юм. Монгол хүний сэтгэн бодхой, гүн ухаан, оршин амьдрахын бүх өсөлт төгжилт түүнд нэгтшингсэн байдаг нүүдэлчдийн агуу их соёлын өвөө гэж ингэж боддог. Энэ миний монгол бичиг гэдэг энэ сурах бичгийн бичиг бол яг кирилл үсгтэй хүн эхлэн бие дааж сурахад зориулсан ийм сурах бичиг байгаа юм. Багш энэ сурах бичгийн талаар та хэдэн үг хэлэхгүй юу? Тэгэхээр энэ сурах бичгийг бол 3-4 жилийн өмнө гаргасан. Зорилго нь бол шинээр монгол бичгээ сурах гэж байгаа хүмүүст гарын авлага болгох, ер нь санаачлага байвал бие дагаад сурсан ч болох тийм чиглэлээр энэ сурах бичгийг бол бичсэн. Тэгээд энийг ялангуяа манай төр засгийн ажилтнаар монгол бичгээ сурахад бол илүү төхөмтэй байх зорилгоор бол энэ сурах бичгийн материалыг бол Монгол улсын үндсэн хуулиас авч хэрэгэлсэн. Тэгээд энэ сурах бичгийг үзээд дууссаны дараа бол Монголын үндсэн хуулийг уншихад бол засаг төрийн байгууллагад ажиллаж байгаа ажилтан нар бол монгол бичгээ сурчиж болно гэсэн ийм л санаатай гаргасан юм да. Манай хүн амын дийлэнх нь үндсэндээ шинэ үсгээ мэддэг учраас шинэ үсгээ мэддэг хүн монгол бичгийг сурахад аль болох туслах тийм ажлыг зохиох ёстой маа гэж ингэж боддог. Энэ чиглэлээр үл бас сурах монгол бичгийн сурах бичгийг шинэ үсгийн тайлбартайгаар гаргах, монгол бичгийн тол бичгийг шинэ үсгээр дараалуулсан толгойтой гаргах, сургалтын арга зүй бичиг гэсэн шинэ үсгээ мэддэг монгол хүмүүс сурахад аль болох төхөмтэй онцлогийн тэнд тусгаж өгөхийг бид чармааж ажилладаг юм аа. Олон жилийн уламжлалтай бичгийг сурна гэдэг бол бас нэлээд илүү их чармайл тавихыг
шаардж байгаа гэж би хувьдаа боддог. Монголын соёлыг сэргээн шинжилж өгжүүлэхэд бол бүх нийтээрээ монгол бичгээ сурч эзэмсэх явдал ихээхэн ач холбогдолтой гэж бодж байна. Нэмбо багшаас асуухад таны үед одоо монгол бичиг сурахад яаж сурч байсан, багшд нь яаж зааж байсан энэ нэг тал. Нөгөө талаас өнөө үед та бол бас олон 10 хүнд монгол бичиг зааж сургаж байна. Шинэ бичгтэй хүнд монгол бичиг зааж сурахад бас ямар бэрхшээл байна, ямар төхөмтэй тал байна, ямар зүйлийг санамжуулах байна. Энэ талаар та багшаар заалгал сурна гэдэг тэр үеийн багш бол голдуу бичиг ахмад хүмүүсүүд. За тэгээд багш хүн. За мөн түрүүчийн сурсан сүүлчийнхтэй заадаг нэг ийм хэлбэрээр зааж байсан юм байгаа юм. За бие сурах явдал их өргөн байсан. Ер нь одоо голдуу бие сурдаг байлаа л да тэр үед. За тэгээд бие сурахтаа нэг онцлог зүйл бол монгол бичгийг одоо нүдлэн тогтоох, үг нэг үрийг нүдлэн тогтоох ажил их өрнөдөг байсан ерөөсөө. Одоо дуршлагаас ажиглаж үзэхэд ер нь голдуу хоёр бичгийн хооронд ялгаа зэрэг одоо ихээхэн ойлгож сурвал их хялбар юм байна гэж ойлгож байна. Энэ залуусууд одоо зааж ярьж хэлж өгөхөд тэгэхээр монгол бичигч нь өөрөө авианы бичиг язгуурын цэвэр тэлдэг. Нөгөө бидний энэ сурч мэдсэн шинэ үсэг бол хэллэгийн бичиг. Энэ хоёрын хооронд бол ялгаа зэрэг ихтэй. Тэгээ энийг мэдчих одоо хооронд нь ийм ялгаатай байна, ийм учиртай байна шүү гэдгийг мэдсэнээр тэр хачин юм шиг, хэцүү юм шиг янз бүрийн одоо бэрхшээл санагдаад байх, тохиолдоод байх нь арилах үгүй болох ийм л талтай юм байгаа юм л да. Тэгээ энэ үед тэр сурхадаа бидний үед чинь бол сурах бичих хоёр зэрэгэл явдаг байсан. Ерөөсөө сургаад бичээд бичгдэн тэр сайхан хэлбэрээр бичдэг. Тэр үсэг нэгүрийн дгийг зааж өгдөг. Ингээл бичээл яачдаг сурчдаг, бичгаан сурчдаг. За тэгээ тэр үед бол бид бичгийг бол их маш их өргөн бичдэг байсан да. За юун дээр бичнэхлээр цаас овор, саний захтайр. За тэгэл одоо ер нь одоо элис шорон дээр цасан дээр ч гэсэн одоо бичээд л одоо ер нь янз бүрээр бичиж ил оролдож л одоо бичгийн хэлбэрээ сайхан болдог, бичиж чаддаг болдог ийм л байсан. За харин энд нэг онцлог юм бол тэр үед энэ үгийг үсэгчлэн дуудуулдаг тийм журамтай байсан. За жишээлбэл одоо явв гэдэг үгийг явв гээл заагаал дуудаал явчихна гэсэн явва гэж одоо дуудаж тэгж үсэгчл дууддаг ийм онцлогтой байсан. За энэ бол хэрэгтэй юм уу гэж одоо үзэж байна л дээ. Энэ бага насны хүүхдийн шин одоо этгээд хэлтэй болгоод байна. Оюун санаанд нь одоо гийн одоо жахан доройтуулах хэлбэр байна ч гişгээр янзын сууг яриад байна. Тэр тийм биш л дээ. Тэр зөв дуудуулаад л хэлүүлчихвэл одоо тэр хүн эхнээсээ сайн байдаг ийм учиртай юм байгаа юм дээ. Тэгээд монгол бичгийг сурахад онцлог анхаарах зүйл бол бие андааж ихээхэн оролдохгүй бол зүгээр нэг заалгасан төдийгээр сурнаг бол бас болохгүй л дээ. Ерөөсөө бие андааж л оролдоод байх, унших, бичих энэ хоёрыг л одоо их оролдох хэрэгтэй. За энэний хажуугаар одоо бол дүрмийн одоо холбогдох зөв бичих ном юу элбэгтэй болчихж, за ийм учраас одоо тэр дүрмэн зөв үзэх хоёр бичгийнхаа дүрмийг хооронд нь хослуулж, цээжилж, тогтоох энэ л одоо хамгийн чухал болоод байгаа гэж би бодлоо. За монгол бичгээр хадгалагдаж байгаа улсын архивд бол сүүлийн хэдэн зуун жилийн ариун их хөв хадгалагдж байдаг. Түүнээс гадна сонирхолтой бас нэгэн тал бол манай зохиолчид маань саяхан болтол Ахмад зохиолчид бол бүгд л гар бичмэл нь монгол бичгээр бичиж байсан. 1966 онд бол Лодой Дамбуга энэ монгол бичгээр л уран зохиолын туурж байжээ. Энд бол одоо Тунгалаг Тамир Ормооны гар бичмэлийн
хэсэг байж ах жишээтэй энд бол Монгол бичгийн машинаар согссон бичмэл их байна. Тэгэхээр өнөөдөр бид бол энэ уран сайхан урлаг утга зохиолын фондын ажилтан ган хуягтай уулзаад байна. Манай урлаг утга зохиолын төв архивт бол 76 зохиолчдын хувийн гаралтай архивын баримттай материалууд халагдагдаж байдаг. За тэгээд 1921 оноос хойш манай шинэ үеийн уран зохиолчид бол зохиол бүтээлээ тойрогтой ихэвчлэн Монгол хичээр зохиолоо тойрогдог байсан. За үүн дээр нэмж хэлэх юм бол Бямбэ Эренчонгойг хэлж болно. Мөн Донрын Намдаггүй эднэр бол зохиолоо бичихтэй бол Монгол хичээгдэр Монгол хичгээр зохиолоо бичиж байсан. Тэрний одоо их нооргууд нь бол манай архивд хадгалагдаж байдаг юм аа. За. Энэ Монгол бичгээр бичгэд бол Лада Дамбуга бол энэ их сайхан гаргацтай бичдэг гаргацтай сайхан бичдэг юм байна. А гэхдээ Монгол бичгээр бол хамгийн хурдан бичиж болдоо гэдгийг бол олон үзэгчид байна сайн мэдэж байгаа. Тэгэхээр энд бол зарим одоо архивын энд үзэж байхад материал бол маш хурдан таталж бичсэн тийм зүйлс бол ариун одоо тохиолдож байлаа. За 30 хичээлийг хамт хийсэн бидэнтэй хамт хичээлээсэн уран бичлэгийн багш Батбаяр багш маань шавнартайгаа сууж байна. Тэгэхээр Монгол бичгээр бичгэд бол зөвхөн үзгээр бичгээс гадна дармал бичгч гэсэн олон янзын иквж бичих, угуулзалж бичих, кичээнгүү бичих, биерийн бичлэг, хулсан үзгийн бичих, тэгээд уран одоо саналга оруулаад уран сайхнаар бол олон янзаар бичиж болдог. Бас янз бүрийн уран зургийг бол бичлэгтээ ашигласан тийм сонин бичлэгийг бол та бүхэн харж байна. За энд нэр нэгтийн чих, нүгэл нэгтийн там гэдэг. Дорн дээр угуулзалж бичсэн хэлбэр нь бол нэгэ гэдэг үгийг нэг гэдэг үгийг угуулзлаа биччихсэн. Тэгэхээр зэрэг нэр нэгтийн чих нэг, нүгэл нэгтийн там нэг гэж унших ёстой. Энэ бас нэг сонин бичлэг хийсэн байна. За саяхан хэдэн жилийн өмнө бол одоо Монгол бичгээр сургалтыг явуулахад унших материал олдохгүй байна. Сурах хүч байхгүй байна, ном байхгүй байна, тогтмол хэвлэл байхгүй байна гэдэг ийм шүүмжил өргөн байсан. Одоо тэр үеэ бодвол Монгол бичгээр олон янзын сурах хүчийг, тойл бичиг, ном гарч байгаагаас гадна тогтмол хэвлэлтэй болсон. Энэ хамгийн чухал зүйл байгаа юм. Одоо хүмүүн бичиг, могжоохон гэдэг хоёр зүйлийн тогтмол Монгол бичгээр бүхэлдээ Монгол бичгээр гарч байгаа ийм хэвлэл гарч байгаа. Тэгэхээр зэрэг өнөөдөр ил товчоо сонины эрхлэгч Аким Гойн дээрээд байна. Тэгтээ зэрэг хүмүүн бичиг бол яг багш эдэнд одоо голдуу зориулсан, тийм томцоолж чухал зориулчихсан ийм одоо хэвлэл юм. Тэгтээ зэрэг би бол энэ хүүхдүүдэд зориулсан ийм одоо нэг сонин гаргаж бас нэг жоохон буйны үйл гэх юм уу да. Ингээд хүүхдүүдтэй одоо Монгол бичиг сурахт нь туслая. Одоо яагаад вэ гэх чинь ухаан одоо манай хүүхдүүд том болно. Одоо олон улсын харилцаа, Монголын харилцаа бол маш их өргөсч байна шүү дээ. Тэгтээ зэрэг чинь одоо гадаадын хүмүүстэй харилцаад одоо ингээд ухаан гарынхаа үсгээ зураад өгөх гэж бодъё л да. Тэгэж чинь ухаан Кирилл орос үсгээр зураад өгвөл нөгөө хүн их сонирхгүй шүү дээ. Ягаад гэвэл нөгөө англи хүн чинь англи бичгээр өөрийнхөө гарын үсэг зурдаг. Франц нь нөгөө францаараа зурчдаг. Хят нь хятаараа зурчдаг тийм ээ. Тэгэхээр зэрэг чинь Монгол хүүхэд Монгол бичгээрээ өөрийнхөө нэрийг тавиад өгч ивэл одоо ухаан одоо их бахархалтай сайхан Монгол бичгээрээ юм бичээд өгчөөл бас мөн их сайхан. Ингэхэд л одоо би хүүхдүүдийн тэр нэг монголоо гэсэн сэтгэл, монгол бичгээ гэсэн сэтгэлтэй болоход нь бас давхар нэмэр болъё гэсэн үднэс би
энэ соннийг бол бид гаргасан юм. Энэ соннийг бол бид анхан 9 сард хамгийн туршилтын дугаарыг хэвлэсэн юм. Энийг бол би 8,000 хувь хэвлээд үнэгүйгээр одоо Монгол орны бүх сургуулиудад явуулсан. Энэ сонин бол одоо нийлэн хэдэн боломжтой тогтмол боломжтой. За энэ бол нэгдүгээр одоо ухаан юу нь бол одоо манай анхны өнгөт дугаар нь энэ л дээ. Гэхдээ бид бол дандаа өнгөтэй хэвлэе гэж бодсон чинь одоо санхүүгийн бэрхшээлээс удаа чадсангүй. Гэхдээ одоо бол гарч байгаа нэг юм гэж би бодож байгаа. Тэгээд одоо Эрдэнэ танким гэсэн энэ юм болон хамгийн одоо хоёр дугаар нүрэнд байж байгаа юм. Эрдэнэ танким гэдэг боломж юу та хүүхдээ зэрэг энэ сургуулиуд дээр болж байгаа хамгийн сонин үйл явдлуудыг хүүхдүүд бичиж байгаа. Манай сурвалжлагч нар бичиж байна. Тэгээд ухааны сургууль дээр болж байгаа үйл амьдралыг л бичиж байгаа юм. За хоёр дахьт нь бол одоо авиас гэсэн болон байгаа юм. Энд бол одоо Монголын одоо шин төрж байгаа авиаснуудыг тодруулан гаргаж ирэх зорилготой юм. Хүүхдийн уран бүтээл. Одоо ухаан өөрөөр хэлбэл одоо энэ зураг зурдаг хүүхдийн тухай байж байна. Тийм зурагтайгаа өөрийнх нь зурсан зурагтайгаа энд ухаан хөгжим зохиодог хүүхдийн тухай бас одоо өөрөөр хэлбэл хөгжмийн дууны зохиосон хүүхдийн тухай ингээд сурвалжлагтайгаа ухаан. Тэгэл одоо тэнд чинь зураг зурдаг хүүхэд байж болно, шүлэг бичдэг хүүхэд байж болно, наамал хийдэг хүүхэд. Ер нь ямар зүгээр дуу дуулдаг хүүхэд байж болно, сайхан шүлэг уншдаг хүүхэд байж болно. Гэх мэтлэнгээр энэ авиаснуудыг тодруулах. Одооноос нь одоо ингэж хүүхдийн авиас бэлгийг хөгжүүлэхэд ингэ зориулсан юм болоо юм. За манай хүүхдүүд бол энэ комикс гэдэг энэ ийм нэг зурган одоо ийм юунд бол их дуртай. Тэгвэл зэрэг бид бол Монгол одоо үлгэрийнхаа Гунан Улаанбаатар гэдэг ийм үлгэрээр ийм комикс хийж энэ одоо явуулж байгаа, тогтмол явуулж байгаа. Тий. За дараа нь бол одоо юу шүлэг нойрны эхэнд гэсэн одоо ийм болон байгаа юм. Энд бол одоо тогтмол үлгэр хэлж байгаа. Тэ ардын үдшийн үлгэр байгаа юм тий. Одоо унтахтаад уншиж явах нь шүү дээ. Тий хоочин манайхан чинь бол одоо энэ унтахтаа нэг сайхан орон даарч гал үлгэр ярьдаг байлаа шүү дээ. Тийм учраас одоо шүлэг нойрны эхэнд гэж яа тий. Тэгээд энд бол одоо таацгаа одоо чэйлцгээ гэсэн ухаан таах юм бол онцог таачих ухаан одоо чэйжлэх ардын одоо сайхан зүйзэтсэн үг бэлэг иймэрхүү. Энд бол бас зан үйлийн юм гэх мэтлэнгээр орно л доо. За үүний дараагаар бол бүжин бит хоёр гэсэн болон байгаа юм. Энд бол одоо юу дандаа тэр байгалийн сонин үзэгдэл ан амтны тухай яаж ичдэг юм яа гэдэг тийм хөөрхөн одоо тийм уран сайхны хэлбэрээр хүүхдэд танин мэдгүй шинжтэй хамгаалах мэдэх хайрлах тэр одоо юу нэгэн суулгаж өгөх гэж бид бол одоо байгалаасаа холдож байна. Гэтэл бид хүүхдүүдэд байгаль руу ойртуулж өгөх ёстой гэсэн энэ үүднээс. За энэ дор өөр болон би энд ухаан одоо тоо боддог хүүхдэд зориулсан нэг тоовод тос идгсэн боломж байгаа. Гэх мэтлэнгээр за өөр энд бол одоо Монгол бичгээс сурч байгаа хүүхдэд зориулж одоо яаж уран бичлэг гэсэн болон байгаа юм. Тэгээ хүүхдүүдэд одоо бичгийн одоо ухааныг зааж өгөх гэсэн ийм одоо нэг болон байгаа. Эрдмийг хичээлээр сурдаг, эрлийг сургаар олдог.
гэсэн энэ үүднээс за энэ дор өөр болон би энд ухаана одоо тоо боддог хүүхдэд зориулсан нэг тоовод тас идгсэн болон ч байгаа гэх мэтлэнгээр за өөр энд бол одоо монгол бичгээс сурч байгаа хүүхдэд зориулж одоо яаж уран бичлэг гэсэн болон байгаа юм тий хүүхдүүдэд одоо бичгийн одоо ухааныг зааж өгөх гэсэн ийм одоо нэг болон байгаа. Эрдмийг хичээлээр сурдаг, эрлийг сургаар олдог.